Улсын их хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэн өргөдөг улсын их хурл энэ 7 хоногт тайван нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн дугаараар Монгол улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа. Монголын хөрөнгийн зах зээлийн байдал, цаашдын чиг хандлах сэдвээр санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонслоо. Монгол улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахар боллоо. Эдгээр болон бусад мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Засгийн газрын гишүүн боловсрол соёл шинжилгээ ухааны сайд Батсуур боловсролын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын их хурлын дарга Мегомбын их хурлдад өргөн байрлалаа. Дээд боловсролын тухай хуулийн зохицуулалтаар төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийг байгуулахад үүсгэн байгуулагч буюу төрийн төлөөдлөг боловсролын тухай хууль заасан 51-ээс 60% байснаас 21-ээс 30%-аар бага тогтоосон нь төр төлөөллөөрөө дамжуулж өмчөө ашиглах, хамгаалах, үр дүнтэй зохион байгуулах, хуульд заасан эрх үүргээ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдлыг бий болгосон байна. Иймд дээр дурдсан асуудлыг шийдвэрлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах, дээд боловсролын байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгох зорилгоор боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулжээ. Өнгөрч буй 7 хоногт улсын их хурлын эдийн засаг, төсөв, хууль зүйн аюулгүй байдал, гадаад бодлого, өргөдлийн байнгын ороо тус хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын их хурлын эдийн засгийн байнгын орооны мигмар гарагийн хуралдаанаар Монгол улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, докторжуулах хөтөлбөр батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Монгол улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг улсын их хурлын гишүүн Аюур сайхан хийсэн юм а. Нэмж тусахаар нээлттэй үлдээсэн зарчмын зөрүүтэй саналыг багийн эмч болон хотын алслагдсан хороодын өрхийн эрүүл мэндийн төвийг унаагаар хангах хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн найруулгатаагаар төсөлд нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Монгол улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай улсын их хурлын тогтооллын төслийн анхны хэлэлцүүлгээр байнгын орооны гишүүд асуулт асуун хариулт авч байр сууриа илэрхийлсэн учраас эцсийн хэлэлцүүлэгт асуулт асуух гишүүн гараагүй. Чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ. Монгол улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд урт болон дунд хугацааны хөтөлбөр бодлогын баримт бичгийг тусгасан бөгөөд макро эдийн засгийн бодлогын хүрээнд макро эдийн засгийг богино хугацаанд докторжуулах бодлого хэрэгжүүлэх зорилт дэвшүүлжээ. Байнгын орооны хуралдаанаар үргэлжлүүлэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах, докторжуулах хөтөлбөр батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү тогтоолын төслийг энэ оны 10 дугаар сарын 27-ны өдөр засгийн газраас өргөн мэдүүлсэн. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг улсын их хурлын гишүүн Дан Бочор ахалж буй юм. Ажлын хэсгийн ахлагч инхүү ярьж байна. 18 сарын дотор Монгол улсыг эдийн засгийн хямралаас гаргах нэмэлт хөтөлбөр. Өөрөөр хэлбэл энэ хөтөлбөрийн дагуу бол яг үгээр ажлын байраа хадгалж үлдэх, макро эдийн засгийн байдлыг сайжруулах, ханшийн доктортой болгох, за дээрэс нь бол ерөөсө томоохон төслүүдийг яралтай явуулах гэсэн ийм төслүүд юм байна. Ажлын хэсэг 37 зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын орооны хуралдаан дээр нэг бүрчлэн хэлэлцэн санал хурааж гишүүдийн дэмжлэгийг авсан юм а. Тэдгээрээс заримыг дурдахад хөтөлбөрийн хэрэгжилтэд байнга хяналт тавьж хугацаанд хэрэгжээгүй заалт тус бүрээр холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож биелэлтийн явцыг улсын их хурл танилцуулж ажиллахыг засгийн газар Монгол банк санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгохыг гишүүд дэмжсэн. Мөн төсвийн сахилга батыг сайжруулах, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлэх, үр дүнгээр санхүүжүүлэх, төсвийн нормативыг баримтлан хэмнэлтийн горим шилжих саналыг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхонд дэмжлээ. Эдийн засгийн байнгын орооны хуралдаанд санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд Монголын хөрөнгийн зах зээлийн байдал, цаашдын чиг хандлах сэдвээр мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийх үеэрээ тус хорооны дарга даваа сүрэн шинээр байгуулах банк бус санхүүгийн байгууллагуудад тавих шаардлагыг өндөрсгөж дөрмийн санг 2.5 тэрбум төгрөгт хүргэсэн гэдгээ мэдгдлээ. Өмнө нь банк бус санхүүгийн байгууллага байгуулахад 800 сая төгрөгтэй байх шаардлага тавьдаг байжээ. Санхүүгийн зохицуулах хорооны дээрх шийдвэрт байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүд дараах байр суурьтай байлаа. Санхүүгийн зохицуулах хороо тийм шийдвэр гаргасан байлээ. Банк бус санхүүгийн байгууллагуудыг дөрмийн сангийн 2.5 тэрбум болгосон. 800 сая байсны 2.5 тэрбум болгосон.
Тэгэхээр үүнийг хийхийн тулд бид нар та бас нөгөө тооцоо судалгаа шинжилгээний тухай асуудлаа тоон болон чанарын харьцуулсан судалгаа хийж үзсэн. Бүх банк усууд дээр зохистой харьцаа болон санхүүгийн үйл ажиллагааны тайлангийн шинжилсэн. Зээлийн болон төлбөрийн чадварын эрсдлийн шинжилгээ хийж үзсэн. Тэгээд санхүүгийн салбарын харьцуулсан индексүүдийг тооцож үзсэн. Газар дээрх болон зайны шалгалтыг хийгээд эндээсээ бас түн шинжилгээ хийсэн. Нөхдүүдийнхээ оруулж ирсэн санал дээр бид нэр бас дэмжиж тодорхой хугацаанд хэрэгжилтийг хармаар байна. Дөнгөж хамтын шийдвэрээ хөөрхөс минь одоо ярьж хамтын шийдвэрээ гаргаад ороод ирэхлээр нь банкны хорооны хурал дээр эднэрийг ингэж адалж болмооргүй байна. Эдийн засаг санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ үед одоо хэрэглэгчдэд ирж байгаа зээлийн дарамтыг одоо бууруулах, мөн зээлийн хүүг багасгах, аль болох хэрэглэгчдэд санхүүгийн хүртээмжтэй үүсгээр хангахын чиглэлийн хүрээнд бас нөгөө талдаа байгаа тэр хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх явдал нь бол их тус төхөмтэй гэж харж байгаа. Ингэснээр хөрөнгөний зах зээл маань өөр эдийн засгийн эргэлтэд орох юм бол энэ зах зээлийн одоо бусад зах зээлд нөлөөлөх нөлөөлөл бол нэмэгдэх учиртай. Санхүүгийн зохицуулах хорооноос байнгын ороонд хийсэн мэдээлэл дурдсанаар үн цаасны зах зээлд засгийн газрын үнэт цаас 94% эзэлж байна. Манай улсад хөрөнгөний зах зээл анх өмч хөвчлөлтэй холбоотойгоор үүсэн байгуулагдсан ч одоо хүртэл сонгодог утгаараа хөгжиж чадаагүй байгаа юм. Тиймээс хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэхэд гол бодлогоо барьж ажиллана гэдгийг тус хорооны дарга даваа сүрэн яриандаа тэмдэглэсэн. Эдийн засгийн байнгын орооны хуралдаанаар санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонссны дараа Төрийн банкны үйл ажиллагаа ховчлох бэлтгэл ажлын явц байдлын талаар мөн мэдээлэл сонссон бөгөөд сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Нима танилцуулга хийсэн. Төрийн банкны үйл ажиллагаа ховчлох бэлтгэл ажлын явцын талаарх танилцуулгыг хүргье. Төрийн банк нь 2009 оны 11 сарын 24-ний өдөр байгуулагдсан. За 2013 оны 7 дугаар сард хадгаламж банкны зарим актив пассивыг мөн Төрийн банкнд шилжүүлж нэгтгэсэн. За 2016 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар 113.4-ний дөрмийн сантай. Үүнээс 25%-ийг нь сангийн яам, үлдсэн 75%-ийг нь хадгаламжийн даатгалын корпорац эзэмшдэг 100% төрийн өмчтөй арилжааны банк байгаа. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд Төрийн банкны хувьчлалаас орох орлогыг 75 тэрбум төгрөг байхаар заасан бөгөөд хадгаламжийн даатгалын корпорац эзэмшдэг 75%-ийг оролцуулан нийтэд нь хувьчлах тохиолдолд хувьчлах доод үн 300 тэрбум төгрөг байхаар тооцож буй юм байна. Төрийн банкыг хувьчлах бэлтгэл ажлын талаар хийсэн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байр сууриа илэрхийлснээр эдийн засгийн байнгын орооны хуралдаан өндөрлөлөө. Хууль зүйн байнгын ороо мигмар гарагт хуралдаж, хуралдаанаар эхлээд засгийн газраас энэ оны 11-р сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгүй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын хурлын тогтоолын төслийг хилцэх хэсгийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг хууль зүйн дотоод хэргийн сайд Бямцогт танилцууллаа. Үндсэн чиглэлийн төсөл тусгагдсан 260 хуулийн төслийн 75 анх дахь хуулийн төсөл, 85 шинжилсэн найруулга, 99 нэмэлт хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нэг нь хууль хүчингүй болгох тухай хуулийн төсөл байна. Уг тогтоолын төсөл батлагдсанаар засгийн газраас 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, хууль санаачлагчдаа санаачлах хууль тогтоомжийн төслүүдийг давхардуулалгүй тодорхой цаг хугацаанд төлөвлөн өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулах боломж бүрдэх юм байна. За хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. 2017 оны 1 сарын 1-ээс хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа бүрэн хангасан уу? Хууль тогтоомжийн тухай хуулийн одоо аргачлал гарын авлага гэдэг ийм номыг бас хэвлүүлж бүх одоо хууль санаачлагчд болоод одоо хууль хэрэгжүүлэх байгууллагууд тараасан байгаа 1000 орчим одоо хувь хэвлсэн ийм ном тараасан. Тогтоолын төслийг хилцэх хэсэгтэй холбогдуулан Улсын хурлын гишүүн Баттөмөр, Нямдорч, Инхбаяр Бацаандан нар үг хэлсэн. Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх шаардлагатай. Өнөөдөр байгаа төрийн албаны энэ ойлгомжгүй байдал өөрөө энэ нэлээд иж бүрэн шинжилгээг цаг болсныг харуулж байгаа. Монголд хэрэгтэй хууль яадаг бол үндсэнд гаргачихсан шүү дээ. Одоо их хурал дээр ярих асуудал бол энэ хуулийн хэрэгжилтэй асуудал байна. Эндээ л төлөхгүй анхаармаар байгаа байхгүй юу? Санал хураалт явуулахад байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг хилцэхэд дэмжсэн тул энэ талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хилцүүлэхээр тогтлоо. Хууль зүйн байнгын орооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын хилийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг хилцэх хэсэг асуудлыг хилцсэн. За энэхүү хуулийн төслийг засгийн газар энэ оны 11-р сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн байна. Хууль санаачлагчийн илтгэлийг хууль зүйн дотоод хэргийн сайд Бямцогт танилцууллаа.
Үндэсний аюул байдлыг баталгаажуулах, улсын хил хамгаалтын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх, улсын хилийн нөхцөл байдлын өрнөлтөд нийцүүлэн хилийн болон хил орчмын дэглэмийн биелэлтийг хангах, үйл ажиллагааг боловсруулах зорилгоор Монгол улсын хилийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулан хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр танилцуулж байна. Монгол улсын хилийн тухай хуулийн шинжилсэн найруулгын энэхүү төсөлд улсын хил хамгаалалтыг өөрийн улсын онцлог тохируулан бүсчилсэн байдлаар зохион байгуулахар тусгасан байна. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүлд асуулт асууж хариулт авлаа. Улсын хурлын нэгдсэн чуулганаар хилцэх хэсгийг шийдсэний дараа ажлын хэсэг гаргаж нухацтай хэлэлцэн чамбаа хууль болох талаар байр сууриа илэрхийлсэн. Хил хамгаалах байгууллага зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд байна байхгүй цэрэг биш гэл ингээл улс төрийн нөхцөл өөрчлөлтөд болгонд л нэг ийм маргаан л яваад байд юм л да. Зэвсэгчний бүрэлдэхүүнд байлгаж огт болохгүй юм байгаа юм ерэн зарчмын хувьд. Тэгээ ийм саналыг та нар ярьж үзсэн үгүй энэ дээр нэг хариулт авмаар байх юм. Тэгэхээр гүйцэтгэж байгаа чиг үүрэг нь ихэвчлэн энэ хууль сахиулах, хууль зөрчсөн үйлдэлийг илрүүлэх таслан зогсоох ийм чиг үүрэгтэй учраас энэ талаар бид ер нь хилийн цагдаа байвал яагаад болдгүй юм бэ гэсэн судалгаа хийж үзье. Болохгүй юм алга гэсэн тийм дүгнэлт манай байгууллагын хувьд хийсэн. Монгол улсын хилийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хэлэлцэх зүйтэй гэсэн томьёололоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахар боллоо. Байнгын орооны энэ өдрийн хуралдаанаар шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заал, үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааны хянан хэлэлцэх үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдаанд оролцох улсын хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр улсын хурлын гишүүн Нямбаатрыг томиллоо. Бидний амьдралын салшгүй нэг хэсэг бол урлаг, нийгмийн амьдралын чухал хэсэг бол хууль. Бүгдээрээ урлагаан дэмжиж хуулиан дээдлэцгээе. Улсын хурлын хууль зүйн байнгын хороогоор гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх хуулийн шинжилсэн найруулгын төслийг улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхэн ажлын хэсэг байгуулсан. Үүний дагуу улсын хурлын гишүүн Нямбаатар, Оюун Чимэг, Цогтбаатар нар Мягмар гаригийн орой Сонгин архин дүүргийн хороодын нийгмийн ажилтнаа цагдаагийн хэлтсийн албаагчтай уулзалт хийж гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх хуулийн зорилтыг танилцуулахын зэрэгцээ шинжилсэн найруулгын төсөлд санал авлаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх шинэ хууль дээр бид хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах тэр талын маш чухал заалтууд орсон байгаа. Анхан шатанд ажиллаж байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэд өдөр тутамдаа тэмцэж байгаа хүмүүс маань үнэтэй одоо тийм саналуудыг бидэнд бас өглөө. Улсын хурлын гишүүд Сонгин архин дүүрэгт ажиллан холбогдох албаныхантай уулзалт хийх үеэр 19-р хорооны нийгмийн ажилтнаа алдармаа гэр бүлийн хүчирхийлэл гэсэн зүйлд үл хайхрах хүчирхийллийн хэлбэрийг тусгаж өгнө гэсэн санал хэллээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх хуулийн шинжилсэн найруулгад хуулийн үйлчлэх хүрээг өргөтгсөн байна. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн зөрчлийн өрөөнд авч үзэж байсныг өөрчилж гэмт хэрэгт тооцсон ял шийтгэл зохицуулалтыг бий болгожээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг тооцсноор хохирогч нь гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль заасан хамгаалалтанд орох боломж бүрдэх юм а. Төсвийн байнгын орооны Мягмар гаригийн хуралдаанаар гайлын тариф, гайлын татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хэсгийг хэлэлцэж гишүүдийн олонх дэмжлээ. Уг хуулийн төслийг засгийн газар энэ оны 11-р сарын 15-нд өргөн мэдүүлсэн юм. Байнгын орооны хуралд төсөл санаачлагчийн илтгэлийг гадаад харилцааны сайд мөнх оргил танилцууллаа. Нэгдүгээрт хөнгөлөлтөд тариф хэрэглэх улсын жагсаалтад орсон боловч Монгол улсын олон улсын гэрээ эсвэл нотлох баримт бичиггүй бараанд нэн тааламжтай тариф хэрэглэх, барааны гарал үүслийг нотлох баримт бичигтэй холбоотой зохицуулт болон барааны гарал үүслийн гэрчилгээ заавал шаардлагадах барааны жагсаалтыг засгийн газар батлах зохицуултыг тус нэмж тусгасан. Хоёрдугаарт гайлын тариф, гайлын татврын тухай хуулийн 431-р зүйлийн холбогдох заалтуудыг тариф худалдааны ерөнхий хэлэлцээрд нийцүүлэн өөрчилсөн. Гуравдугаарт хуулийн төсөлтөд холбогдуулан гайлын тариф, гайлын татврын тухай хуулийн 34-р заалтыг хүчингүй болгосон. Хуулийн төсөлтөд холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэллээ. Ер нь ямар хөнгөлөлт хийх юм бэ? Энэ одоо хуулийн төсөл бол манайх саяхан одоо Японы улстай нөгөө чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан энэ хэлэлцээрийн баг дагуул ороод ирж байгаа хуулийн төсөл гэж ойлгож болох уу? Бидний Японтой байгуулсан гэрээ дэлхийн худалдааны байгууллагад
элсэж орсон хэлцээртэй бид нар ямар үүрэг хүлээсэн бэ гэхээр хөнгөлөлтөд тариф хөдөлгөхийн тулд гарал үүслийн гэрчилгээ нэхэж болно. Гарал үүслийн гэрчилгээ байхгүй бол нэн тааламжтай нөхцөл буюу 5%-ийнхаа тарифыг л хэрэглэнэ гэсэн ийм л зохицуулт байх ёстой. Монгол улс, Япон улс хооронд эдийн засгийн түншлэл чөлөө худалдааны хилцээр байгуулсан учраас дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын баримталдаг хөнгөлөлтийн тарифыг мөрдөх шаардлагатай болжээ. Гаалийн тариф, гаалийн татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хилцэх зүйтэй гэсэн томьёололоор санал хураалт явуулахад байнгын орооны гишүүд 100% дэмжснээр улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахар боллоо. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо лав гарагт хуралдаж хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай протокол нэгдүгээр орох тухай хуулийн төслүүдийг сойрхон батлах асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас энэ сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг гадаад харилцааны сайд Мөнх оргил танилцуулсан юм а. Энэхүү хэлцээрт галийн үйлчилгээг сайжруулж боловсронгуй болгох, дамжин өнгөрөх барааг хил гаалаар түргэн шуурхай, саадгүй нэвтрүүлэх, худалдааны зардлыг бууруулах, хөгжиж буй орнуудад техникийн болон санхүүгийн тусалцаа үзүүлэх, тэдгээрийн чадварыг бэхжүүлэх зэрэг олон чухал заалтууд тусгацсан. Хөгжиж буй болон нэм буурай хөгжилтэй орнуудад хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллахад дэмжлэг тусалцаа үзүүлэх зорилгоор дэлхийн худалдааны байгууллагаас тусламжийн хөтөлбөрийг санаачилсан бөгөөд энэхүү хөтөлбөр нь хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Тэм учраас манай улс энэхүү хэлэлцээрийг анхлан санаачлагч орнуудын нэгэн хувьд идэвхтэй байр суурийг баримтласаар ирсэн бөгөөд нэгдээ орох нь зүйтэй хэмээн засгийн газар үзэж буйг гадаад харилцааны сайд танилцуулгадаа хэллээ. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын орооны гишүүдээс асуулт гараагүй тул протокол нэгдээ орохыг сойрхон батлахыг гишүүдийн олонх дэмжсэн тул уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо. Үргэлжлүүл аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж гишүүдийн олонх дэмжснээр тогтоолын төслийг баталлаа. Монгол улсаа гадаадаас сурталчлаг, гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх ашигыг хамгаалах зорилтыг хэрэгжүүлэх, дипломат албыг чадахжуулах, зардлыг бууруулах зорилгоор гадаад харилцааны яамд чиглэл өгөхөөр тогтоолын төсөл тусгасныг гишүүд дэмжсэн. Монгол улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын бүтэц, оронтой хүний нөөцийн чадхад үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх, дипломат төлөөлөгчийн газруудын үндсэн чиг үүрэг, ажлын ачаал зэрэгт үнэлэлт дүгнэлт өгсөний үндсэн дээр ач холбогдол байршлыг шинжилэн тодорхойлж, шаардлагатай бол өөрчлөлт зохион байгуулах санал бэлтгэх зэргээр өргөн үрээтэй чиглэлийг байнгын орооны энэхүү тогтоолоор гадаад харилцааны яамд өгөх юм байна. Өргөдлийн байнгын ороо лав гарагт хуралдаж, туул голын бохирдлын асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. Туул голын ёроолын хурдсын хүнд металлын бохирдлын судалгаагаар туул голын ёроолд олон жилийн турш лаг хүнд металлууд хоримтлогдсон бөгөөд хүн амын эрүүл мэндэд хортой хром, мөнгө ус, никель, кадми, зэс, цайр, хөнгөн цагаан, төмөр, манган зэрэг хүнд металлуудын бохирдол маш өндөр бохирдолтой гарсан байна. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүлд асуулт асууж хариулт авлаа. Улсын хурлын гишүүн Баатар Билэг, Раднасэд инх хамгаалнаар энэ асуудлыг бодитоор шийдвэрлэхийн тулд юу хийж буй талаар тодрууллаа. Харьгаа гээд энэ цэвэрлэх байгууламжийг хотоос гарах юмыг бас хийхгүй болохгүй байхаа. Өнөөдөр манайх Хятад улс руу ер нь аливаа улс руу аргаж байгаа арсны боловсруулсан арсны стандарт чинь wet blue гэдэг стандарт явж байгаа. Тэгээ хороом хэрэгэлдэг тэр стандартын арсыг боловсруулахын тулд хороомоо барьж дийлдэггүй. Тэрийгэ хангалттай шүүддэггүй. Шүүх нөхцөл нь ч хомос. За их хурлаас одоо шийдвэрлсэн тогтоолын хүрээнд бол яг энэ хугацаанд бол нүүлгэн гаргахын төлөө бол хот ажиллаж байгаа холбогдох яамдуудтай хамтраад. Байр суурь бол харьгааг гаргана гэсэн байр суурь байна. Улсын хурлын гишүүд асуулт асууж хариулт авсны дараа байнгын орооны дарга саран гэрэл туул голыг хамгаалах, бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар засгийн газар чиглэл өгөх тухай тогтоолын төслийг танилцуулсан. Тогтоолын төсөлтэй холбогдуулан улсын хурлын гишүүн Сүхбат туул голыг хамгаалах бие даасан хуультай болох санал хэллээ. Хуралдааны төгсгөлд гишүүдээс гарсан саналыг тусган засгийн газар чиглэл өгөх тухай байнгын орооны тогтоолын төслийг хэлэлцэж баталсан юм а. Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар эдийн засгийг сэргээх хөтөлбөр баталлаа. Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг сойрхон баталлаа. Олон улсын гэрээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын хурлын чуулганы пүрэв гариг үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлэгт эдийн засгийн байнгын орооноос багийн эмч болон хотын аслагдсан хороодын бүсийн эрүүл мэндийн төвийг унаагаар хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн санал оруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 80% дэмжлээ. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.4% саналаар баталлаа. Улсын хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах, докторжуулах хөтөлбөр батлах тухай Улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хөтөлбөрийг Мягмар гарагт болсон эдийн засгийн байнгын орооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүд санал дүгнэлт гаргасан. Санал дүгнэлтийг Улсын хурлын гишүүн Дамбочор танилцуулсан юм. За хуралдаанд сангийн сайд Чойж Сүрэн, санхүүгийн зохицуулах орооны дарга Даваа Сүрэн болон сангийн яам Монгол банкны ажлын эсвэхэн оролцлоо. Байнгын орооны санал дүгнэлтэд холбогдуулан Улсын хурлын гишүүд асуулт асууж хариулт авлаа. Яг энэ хөтөлбөр хэрэгжснээр одоо өнөөдөр байгаа ажилгүйдлийн түвшин яг хэдэн хувьд хүрхийг тооцож байгаа. За энэ ажилгүйдлийн түвшин 10.4% байгаа. Манай засгийн газар байгуулагдах үед 6 сарын мэдээ. Бодит байдал дээр энэс өндөр байгааг тав хүн мэдж байгаа бах. Энэ хөтөлбөрийн хэрэгжүүлэлт дуусах үед бид нар ажилгүйдлийн түвшинг 3% буулгая гэсэн юм зорилт тавьсан. Ойролцоогоор 7 орчим хувьтай болгохоор. Яг энэ хөтөлбөр хэрэгжснээр хэдэн хувийн зээлийн дарамт хэдэн хувь багасах юм? Одоо өнөөдөр байгаа чанаргүй зээлийн хэмжээ хэд болох юм? Ажилгүйдэл хэдэн хувьтай байна гэж тооцож байгаа юм. Хөрөнгө оруулалт хэдээр нэмэгдэх юм. Гэх мэтлийн ийм тоонууд байгаа бол энийг нэг хэлж өгмөр байна. Ер нь бол энэ жагсаалтуудын талаар би нэг өгүүлбэр хэлэх гэсэн юм а. Энэ тогтоолын төсөл дотор бол байж байгаа юм а. Тогтоол байж байгаа. Эдийн засгийн хямралыг даван туулах докторжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд засгийн газарт наривчсан төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх гэдэг заалт орж ивж байгаа юм а. Тэгэхээр тэр төлөвлөгөөнийхөө дагуу бол засгийн газар өөрөө бол энэ нарийн дээр одоо юу гэдгийг ханш гэдэг юм уу өөр бусад одоо тим үйлдвэрүүдийг оруулан тим одоо экспортын талаар ийм төслүүдийг хэрэгжүүлэн тэргээд нарийн одоо оруулаад явъя гэж ингээд тохирсон байгаа юм. Гишүүдийн орлогын саналыг авсан учраас уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын ороон шилжүүлсэн. Эдийн засгийн байнгын ороо хуралдаж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлгийн шатанд гарсан хөтөлбөрийг нэрийг өөрчлөх санал гишүүдийн орлогын дэмжлэг авснаар эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай Улсын хурлын тогтоолын төсөл болгож уг төслийг баталсан юм а. Улсын хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай протокол нэгдэ орох тухай хуулийн төслийн соёрхон батлах асуудлыг хэлэлцсэн. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны хуралдаанаар хэлэлцээд байнгын орооны гишүүдийн дэмжснээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан уг хуулийн төслийг соёрхон батлахын зүйтэй гэж гишүүд үзсэн. Уг хэлэлцээр нь дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсуудын гайлын үйлчлэгийг сайжруулах, хилээр нэвтрүүлэх болон дамжин өнгөрөх барааг түргэн шуурхаа нэвтрүүлэх, чөлөөтэй дамжин өнгөрөх зарчмыг дэмжих, дамжин өнгөрөх бараатай холбоотой үйл ялгуурлах зарчмыг баримтлах, худалдааны зардлыг бууруулах, хөгжиж буй болон нэм буураа хөгжөлтэй орнуудад техникийн тусалцаа үзүүлэх, чадварыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн олон улсын гэрээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын орооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулснаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороонд шилжүүллээ. Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхдээ хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авах үеэр аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны дарга энэхүү баяр хэлэлцүүлгийг хаалттай явуулах гормын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учраас хуралдааныг хаалттай горим шилжүүлсэн юм а. Дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр пүрэв гарагийн чуулган өндөрлөлөө. Улсын хурлын дарга энх болт Оросын холбооны улсын Сочи хотноо эх сарын 2-оос 12-нд болох дэлхийн сурагчдын шатрын аврах шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлж оролцох усүрийн шадарчдыг Мягмар гарагт төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Шатрын спорт бол одоо ялангуяа хүүхэд багчуудыг бол одоо их оюун ухааны их одоо тэлдэг, их одоо ухаалаг, их төвчээртэй ийм одоо болгодог, сэтгэн бодох чадварыг одоо сайжруулдаг, зөв хүмүүжилтэй болгодог, төсвөр төвчээртэй болгодог. Энэгээрээ бол одоо онцлог ийм одоо спорт. Тэгээ энэ спортод бол манай хүүхэд залуучууд бол одоо идэвхтэй ингэж ийм олноороо 20-од хүүхэд улсын хэмжээний тэмцээнд оролцох гэж байгаа бол би бас баяртай байгаа. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 35 орны 520 гаруй сурагч оролцох юм байна.
Улсын хурлын гишүүн Зандан Шитрийн санаачлагаар улсын хурлын тамгын газар бүгд найрамдагчдын олон улсын хүрээлэнтэй хамтран нийтийн сонсгол хэрхэн зохион байгуулах вэ сэдвт семинар Мягмар гарагт төрийн ордонд зохион байгууллаа. Америкийн нэгдсэн улсын конгрессийн мэргэжилтнүүд манай улсад ирж улсын хурлын гишүүд төдийгүй улсын хурлын тамгын газар, засгийн газрын хэрэг эрхлэх газрын холбогдох хэлтсийн ажилтнуудыг хамруулан энэхүү семинарыг зохион байгуулж буй юм. Улсын хурлын гишүүдэд зориулсан семинарт улсын хурлын гишүүн Инх Болт, Зандан Шатар, Бат Зандан, Амар Заяа, Бэлэгт, Дамбочор, Саран Гэрэл нар идэвхтэй оролцлоо. Парламент бол хууль баталгаас гадна хуулийнхаа хэрэгжилтийг хянах үүрэгтэй. Тэгэхээр манай гаргасан хууль яаж хэрэгжиж байна гэдгийг хянах механизм нь юм. Хоёрын хуулийг одоо говьуулах, гажуудуулах ийм төрчил дутагдлуудыг илрүүлж шалгах ийм механизм болдог. Америкт бол энийг бол мөрдийн шалгах нийтийн сонсгол гэж нэрлэдэг. Манай хуулиар бол одоо төсвийн асуудлыг, хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлуудыг, улсын их хурлаас томилдог томилгооны асуудлуудыг нийтийн сонсголоор оруулах асуудал нээлттэй. Энэхийн бол одоо ард иргэд яг үг дуугаа парламент гэж одоо дүлий байгуулга биш, яг энэ ард түмний нэхэд байгаа зүйлийг хариулт өгдөг юм. Одоо өндөр өндөр бол. Тэгэхээр ингээд тухайн үед шийдвэр гаргах гэж байгаа, хууль гаргах гэж байгаа асуудал болгоноор аль болохоор л одоо их мэдээлэл аваад яг олон нийт ард түмэн сонгогч нар юу хүсэж байгаа тухайн моментод тухайн хуулийн дээр энүүнийг л зөв тусгаж өгөх ажиллагааны нэг хэсэг гэж ойлгож байна. Семинарын төгсгөлд улсын хурлын гишүүдийг оролцуулж конгрессийн мэргэжилтнүүд удирдан загвар сонсгол хийлээ. Сонсголын дүрм журмуудыг боддоор дуурайлгасан загвар сонсголыг Америкт Трампын захиргаа гарч ирснээр Аз тэр дундаа Монгол улсад ямар нөлөө үзүүлэх вэ гэсэн сэдвийн хүрээнд явуулж энэхүү загвар сонсголт гишүүд идэвхтэй оролцсон. Нийтийн сонсгол үр дүнтэй зохион байгуулах дадлага эзэмшиж дуршлаг солилцлоо. Монгол Улсын их хурлын дарга Инх Болт бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрийн эрхт элчин сайд Сиалункон Сенг Утхоныг хүлээн авч уулзлаа. Монгол улс Лаосын хооронд 1962 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд харилцаа хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Хамтын ажиллагаа олон салбарт үр дүнтэй хөгжсөөр ирсэн юм а. Монгол Улсын их хурлын дарга Инх Болт Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрийн эрхт элчин сайд Jennifer Zimdel Galt-ыг хүлээн авч уулзлаа. Уулзлын үеэр Монгол Америкийн хооронд байгуулсан олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлцээрийг батлах, Мягны сорилтын сангийн 2 дахь компакт гэрээг байгуулах, Афганистанд инхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож буй Монголын зэвсэг түвшний үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх зэрэг асуудлыг хүндээ ярилцлаа. Улсын хурл болон улсын хурлын тамгын газрын албан ёсны мэдээллийг олон улсын парламентын холбоонд бүртгэлтэй улсын хурлын албан ёсны цахим хуудас болох парламент цэг ЭМ хаягаар авахаас гадна парламент ЭМ Facebook хуудас, улсын хурл нэртэй Instagram, Twitter, YouTube хаягуудаар хүлээн авч үзэх боломжтой. Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэн өргөдөг. Улсын хурл энэ 7 хоногт тойм нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өөгөр өндөрлөж байна. Анхаарал хандуулан үзсэн үзэгч танд баярлалаа.